7 дахь өдрийн Адвентист сүмийн баярын мэдээний ажил хэр өргөн хүрээтэй байдаг талаар та бодож байсан уу? Сайн мэдээ гэвэл 2022 оны эцсээр нэгдсэн үндэсний байгууллагын статистикийн тайланд дурдсан 235 улс орон бус нутгийн 212-т нь адвентистууд байдаг хэмээжээ. Асуулт нь үлдсэн 23 улс орон бус нутагт бид хэрхэн яаж хүрч үйлчлэх вэ? Хойд Солонгосч энэ улсуудын нэг юм. 1900 оны эхээр Солонгосын хувьд Адвентист сүмийн илгээлт хийгдсэн бөгөөд Солонгосын дан эхлэхээс өмнө одоогийн Хойд Солонгосын бүс нутагт 104 Адвентист сүм үүсгэгдэн бий болжээ. Коммунист дэглэм тус бүс нутгийг хяналтандаа авч 1948 онд Хойд Солонгосыг үүсгэн байгуулснаас хойш тус улсад адвентистууд байгаа тухай бараг мэдээлэл олдоогүй билээ. Одоогоор Хойд Солонгос нь дэлхийд шашин шүтлэгтэй холбоотой хавчлагад хамгийн их өртөж буй улс орнуудын нэг тооцогддог. Гэвч энэ улсын 26 сая хүн ам Христийн сүүлийн уриалга болон сэрэмжлүүлгийг хүлээн авах хэрэгтэй гэдгийг адвентист сүм мэддэг. 2021 онд Хойд Аз номхон далайн бүс нутаг Хойд Солонгосын чуулган хэмээх хэлтсийг байгуулжээ. Тэдний төв байр нь Хойд Солонгосын хэлтэй маш ойрхон Өмнөд Солонгост байрладаг. Тэд Хойд Солонгосоос дөрвөгчдийг дэмжих төвүүдийг айл хэдийн байгуулсан ба дөрвөгчдийн зарим нь айл хэдийн баптизм хүртжээ. Харин тэд хатуу чанга байдал дуусгар болохын төлөө залбирч байна. Тэд Хойд Солонгосыг нээгдэхийн төлөө тогтмол залбирах мянган залбирагчтай групп байгуулахаар төлөвлөж байгаа. Тэд мөн улс орон нээгдэхэд үйлчлэхэд бэлэн мянган номлогчийг бэлтгэх зорилготой байгаа билээ. Мөн тэд тус улсад нэвтрхийг зөвшөөрсөний дараа Хойд Солонгост нэгэн зэрэг доор хаяж 100 сүмийн барилга барих төлөвлөгөөг дэмжин 10 тэрбум солонгос воноор санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Ийм нөхцөл байдалд онцгой боломжуудын сан орж ирдэг. 1990-ад оны эхээр зөвлөлт холбоот улс олон орон задран унсан шиг гинтийн ивэл боломжуудыг Бурхны ард түмэнд хүрэхэд бэлтгэлтэй байхын тулд сүм энэхүү тусгай санг бий болгосон юм. Тухайн цагт энэхүү сангаар дамжуулан энэ өргөн уудан бүс нутагт сайн мэдээг сая хүмүүстэй хуваалцах олон зуун баярт мэдээ түгээгчдийг дэмжиж байсан билээ. Өргөлийн нэгдсэн төлөвлөгөө батлагдсан бүс нутагт амьдардаг адвентистчүүдийн хувьд ямар ч үе цугларсан тэдний бүхий л хуваарлагдаагүй өргөлүүдийн тодорхой хэсгийг энэхүү онцгой боломжуудын сан автоматар чиглүүлэх болно. Өөр өргөлийн төлөвлөгөөг ашигладаг бүс нутагт оршин суугчдын хувьд энэ сангийн тусгай өргөлийг жилд нэг удаа авдаг. Таны өргөж буй 11 болон амлалт болох өргөлийн хандваар дамжуулан бид хамтдаа Бурхны төлөө илүү их зүйлийг хийж илүү хурдан явах болно гэдгийг санаарай. Бурхныг үргэлж бүхний ихэнд тавьж бид өөрсдийн хүслээ хойш тавих учиртай билээ.